Хай. За өнөөдөр би миний амьдрал, эрүүл мэнд, гоо сайханд нэг юм нандин байдаг тиймэрхүү гой гой зүйлсүүдээ ингээ хуваалцах гэж байна. Тэгээ ийм бичлэг би өмнө нь 22 онд лөө 23 онд хийжсэн. Тэгээд энэ бичлэг болохоор 2026 оны хувилбар нь. За юунаас эхлэх вэ гэвэл эндээс эхэлчихье. За энэ болохоор нэг юм шаазан энэ дээр юм бондгор юмтай нэг ийм багаж байна. Энэ багаж болохоор надад нэг PR боксоор иржсэн. Тэгээд энийг би яаж ашигладаг вэ гэхлээр одоо ингэж барьж агаад энэ булчингаа ингэж суллах зорилгоор ашигладаг. За энэ нь штэ нэгт ийм шаазан болохоор айгүй гой хүүтэн байдаг. За хоёрдугаарт энэ овгор товгорууд нь ийм цэгэн массаж хийхэд айгүй гоё байдаг. Тэгээ яагаад заавал энэ хоёр булчингаа суллах зорилгоор ашигладаг вэ гэхлээр би ер нь сүүлийн хэдэн сар нүүрний массаж гэдэг зүйлийг айгүй их судаллаа. Ингээд 25 нэмэх насныхан маань арьс унжилт явагдаж эхэлж байгаа штэ. Арьс унжилт, коллаген нийлэгжилт багассан, арьсны уян хатан чанар багассан байгаа. Тэнгүүд яг ганц арьс арчилгаа тэгснэ ингээд ботокс ч юм уу тийм зүйлүүдээр арьсаа чангалах тал дээр анхаарахаас гадна нүүрний массажууд, булчингийн массажууд хүний нүүрний арьс булчин унжих шалтгаан болдсон байна гэдгийг би олж мэдсэн баггүй юу. За тэгээд энэ чамархаа хэсгийн энэ булчин, за тэгжсэн энэ хүзүүний артал, хүзүүний хоёр талын булчин, тэгээд энэ живжны булчин, цээж, игмиг тойрсон энэ булчингууд зангирчхаараа нүрийг доошоо зангирна гэхэр чи шууд ийм болно шүү дээ, тэ. Тэнгүүт нүрийг татаад хацар унжаад байдаг гэсэн. Энэ бас яг 100% хөгшрөлтийнх биш, булчин зангирсных гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ хэсгүүд хацар унжин, живж унжин. Тэгээ энэ хэсэгтээ бас унжилттай болно. Ялангуяа энэ гуралжин хүрчлээ гэж ярьдаг, эмгэн хүрчлээ гэж ярьдаг. Энэ хэсэг бас унжилттай болно гэд яаж урьдчилан сэргийлэх вэ гэд. Тэгсэн чинь энэ айгүй том булчин байт юм байна л та. Энэ булчин зангирчхаар шууд нүд зовх дараад идэг гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор ямар нэгэн гуаша хийгээд массаж хийгээд үргэлжлүүлээд энийг суллаад идэг нь тийм учиртай юм билээ. Тэгээд яг ийм өдөр болгон тогтмол бол хийж чаддаггүй заяа яг үнийг хэлэхэд. Тэгтээ яг 7 хоногт адаж 2 3 удаа нэг талтаа 20-30 секунд, тэгээ нөгөө талтаа 20-30 секунд хийж массажладаг. Нэг ийм хөрхөн багаж байна. Айгүй гоё нэмэртэй байдаг. Тэгээд хэрвээ ийм зүйл байхгүй бол заавал нэг юм багажаар массаж хийхгүй энэ хэсгийг хуруугаар чимхэд тэгээд баг багаар дэшээ явуулах нь бас яг үр дүнтэй байд юм билээ. Тэгээд энэ хэсгийн булчин зангиралтай нүү үгүй нүү гэдгийг яаж мэдэх вэ гэхлээр хуухан чимхэх гэхээр чимхэхдэггүй байвал айгүй юм чангарцсан байна гинэ, чангарцсан зангирцсан. Ер нь энэ хэсгийн булчин айгүй юм сул чөлөөтэй байж ах хэрэгтэй гэсэн. Ингэж нэг чек хэлж үзээрэй. Дараагийнх нь болохоор энийг онцолчихъя. Дермарол. Энэ болохоор би нэлээд дээрүүд авчихсан. Бараг жил болж нэг хэрэглээгүй жагаад сайхнаас хэрэгэлдэг болсон. 7 хоногт нэг эсвэл 2 хэрэгэлдэг. Тэгээ энэ болохоор юм бичил зүүнүүдтэй роллер ахгүй юу? Амар өвддөг заяо. За гэхдээ амар өвддөг гэхээр буруу юм байна. 10-аас 3 орчим юм болов. Тэгээд айгүй олон бичил зүйтэй хэрэглэхийнхаа өмнө ишээгээ спирт цацаж хэрэгэлдэг. За тэгээ энийг би яг хаана хэрэгэлдэг вэ гэхлээр үс унаалт, үс халзралт яг энэ хэсгээс ер нь явагдаж эхэлдэг шүү дээ, тэ. Тэнгүүд би яг энэ хэсгээр халзарсан үс унаад байгаа юм байхгүй ч гэсэн энэ хэсэгдээ тэрнээс урьдчилан сэргийлээд гэх юм уу энэ хэсгийнхаа үсийг бүр л ургуулмаар санагдаад яг хоёр талын энэ дух хух хоёрын уулзуур дээр энийг массажлж хэрэгэлдэг. Тэгээд ялангуяа эрэгтэй хүний халзралт бас урдаасаа явдаг гинэ. Тэгээд духан томроод тэр үед энэ бүр супер үр дүнтэй гэсэн. Тэгээд арьсан дээр юм бичил нөхнүүд үүсгээд цусны эргэлтэйг сайжруулдаг. Тэгээд ардаас нь би энэ наягсны халзралтай эсрэг hair booster serum гэдэг энийг хэрэгэлдэг. Энэ дууссан. Тэгээ энийг болохоор би урд нь зүгээр хэрэгэлдэг байсан. Тэгээ одоо болохоор яг энтэйгээ хослуулж тэгээ зөвхөн хэсэгт хэрэгэлж байгаа. Тэгээ бас юу яд штэ. Эмэгтэйчүүд ялангуяа үсээ данаа хагалдаг штэ голороо. Тэр хагалбараараа удаан байхаар энэ хэсгийн үс нь сэрэг болоод нүгээр жоохон халзраад байгаа юм шиг харагддаг. Тэнгүүд би яг бас тэрнээс урьдчилан сэргийлээд яг энэ хагалбарынхаа дагуу энэ роллероо массажлаад тэгээ ардаас нь энийг түрхдэг. Тэгээ урд нь болохоор би нэг бүтэн хуухандаа түрхдэг байсан. Тэгсэн чинь угаасаа бүтэн хууханд түрхдэг зориултаа тийм биш. Тэгээ халзраагүй байсан ч үс сургалт дэмжин үс өтгөн болгоно гэж бодоод хэрэглээд байдаг байсан байхгүй юу. Тэгээ айгүй хурдан дуусаад байдаг байсан. Одоо болохоор яг ийм дермаролроо явж байгаа хэсгүүд дээрээ л яг энийг түрхэж хэрэглэж байгаа. Тэгээд
Яг энийг хэрэглэсний дараа ямар нэг одоо харшил үүсгэх ч юм уу те одоо ингээ улаагаад захтнах ч юм уу тийм надад яг хувьд бол ажиглагдаагүй. Гэхдээ маргааш нь хөлөрхөөр эсвэл малгай өмсөд явахаар хорсдсон билээ шүү. Нэг мүүлэлэг хорсдог. 10-аас 1 ч юм уу те. Тэнгүүд бас болгоомжтой хэрэглээрээ тэгээд заавал ариутгах жиж хэрэглээрээ тэгээд заавал бас юм зориултын хайрцаг татгалж байгаарай. Энийг болохоор би бас нэг онлайн дэлгүүрээс авч ирсэн. Захиалаад Монголоос авч байгаагүй. За дараа нь болохоор бас л өсний юм байна. Энэ хуухны гуаша. Энийг болохоор би хотын аэропорт дээрээс авч ирсэн. Яг ингэж барьдаг нь аюу эвтэйхэн байт юм билээ. Сам шиг барьдаг нь болохоор гар жоохон ядраагаад байдаг. Тэгээд үсэндээ ямар нэгэн тоник те тиймэрхүү түрхсэн ч бай, түрхээгүй ч бай, орой унтахаас өмнө яг ингээд урдаас нь хоошоо ингэж массажлдаг. Тэнгүүд ингээд цусны эргэлт сайжраад, тэг үс уналтанд аягүй сайн нөлөөтэй. Тэгээд ингээд тархины цус хангамж бас ингээд сайжирна. Тэгээд ер нь бол одоо хуугч ингээд буцаад гоё сэргэн, илүү булцнууд нь илүү чанга болно. Аягүй гоё үр дүнтэй. Тэгээ хэрвээ одоо юм гуаша маша байхгүй бол бас заавал гуаша авъя гэдэг шаардлага байхгүй. Зүгээр гараараа одоо хурууныхаа өндөгнүүдээр те аягүй гоё ингээд массаж хийж болно. Одоо цусны эргэлтээ сайжруулад эсвэл одоо самара те ингээд 5 минут, за 3 минут ч юм уу те яг гоё ингээд хуухандаа ингээд гоё ингээд даралт өгөөд тэгж массажлж бас болно. Энэ бол бүр үнэхээр супер. Толгойг аягүй гоё амраадаг. Тэгснээ хуухны хаванг булгадаг. Ялангуяа үсээ одоо өдөржингөө боогоод оройн задгаа тавихаар ингээд аягүй хүндөр байдаг штэ. Тэгээ энүүгээр массаж хийхээр бүр ингээд яг л ингээд биеийн чилээ гарч байгаа юм шиг ингээд аягүй гоё болчдөг. Дараагийнх нь болохоор ийм өргөстэй бөмбөг байна. Энийг болохоор би Монголын бас нэг юм спорт барааны дэлгүүрээс авч ирсэн. Энийг яаж ашигладаг вэ гэхлээр хөлнийхөө уулан дээр ашигладаг. Одоо газар тавьж агаад тэгээд одоо тавхаа хавтгай болно гэж ярьдэн штэ. Тэгээд тавхаа юм ингээд нумарцсан байх хэвээр. Тэгээд дандаа ингээд хавтгай гутал, пүүз, өмсөөр агаад тавхаа хавтгаардаг. Тавхаа хавтгаарснаас болоод ямар хэцүү вэ? Тавхаа хавтгаарснаас болоод одоо нуруу далих. Тэгээ хөлн дээр ирэх ачаалал, хөлний булчин, өвдөг энэ төр дээр ирэх ачаалал тэнцвэртэй бус болдог. Тэгээ хөл юм X болдог. Тэгээд арцэг нуруу далидаг. Гэт ингээ аягүй олон сөрөг үр дагавар ихтэй хүн зөв зогсож чадахгүйгээсээ болоод зөв сууж чадхаа болно. Тэгэд энэ аягүй гоё нэмэртэй байдаг. Тэгээд энийг ганцхан тэг хөлний уулан дээрээ биш гар ингээ хаяа аягүй буларцсан ингээд одоо чилцсэн байдаг шүү дээ. Ялангуяа энэ хэсэг. Тэрэн дээр ингээ гүйлгээд бас ингээ массаж хийдэг. Ер нь одоо эн чинь өргөстэй болохоор ингээ аягүй сайн одоо барай болж өгөн заяа. Тэгээ мэдээж бас энийг байн угааж байгаа хэрэгтэй. Тэгээ дагдсныхаа доор ингээд одоо яг хүзүү толгойн уул зураа ингээ массажлаад тэгээд цээжин дээр бас ингэж массажлахаар бүр үнэхээр гоё байдаг. Цээж бүр ингээ улаачдаг. Тэгээ ялангуяа ингээд цээжний булчин ингээ зангирахаар одоо мөр ингээ урагшаа ингэж атидаг, нүүрний унжилт явагддаг гэдэг жаа штэ. Энэ бол үнэхээр супер хийдтэй. Дараагийнх нь болохоор би ингээд 2 удаа солонгос явахдаа Olive Young-оор бүр ингээд донтцсон юм шиг үйлчлүүлсэн байхгүй юу. Тэгээ тэрэн дээр яг энэ B Clinic X гэдэг одоо энэ брендийн яг энэ бие арчилгааны юмнууд ингээ айгүй харагдаад байдаг гэсэн ялангуяа бест селлер гэдэг. Тэгээ судлаад үзсэн чинь 2024 оны Olive Young-ийн ийм одоо бүр шагналтай юм билээ. Хамгийн их борлуулагдсан бие арчилгааны бүтээгдэхүүн гэдэг. TikTok энэ төр дээрээс ч гэсэн ингээ зөндөө харж ирсэн заяа. Тэгээд тэгсэн чинь Well Bishop оруулаад ирсэн байл яг уу. Тэгээд би ямар үр дүнтэй болоод бүр юм шилдэг биеийн одоо арчилгааны бүтээгдэхүүн гэдэг ийм шагнал энэ төр авсан болоо гэж судалж үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь энэ AHA, PHA, niacinamide, collagen гэдэг юм супер найрлагуудтай заяа. Тэгсэн чинь энэ найрлагууд нь биен дээр батг гараад байдаг үед одоо биеийн арьс юм жоохон юм одоо юу гэж ярьдаг штэ. Strawberry skin гэж ярьдаг юм жоохон барзгар арьс ч юм уу те эсвэл биеийн арьсны өнгө нь жигд бус эсвэл яг тохой, цав, өвдөг хэсгэрээ юм одоо илүү харлалттай тийм асуудлуудыг шийдэх юм найрлагатай гэж байгаа байхгүй юу. Тэгснэ ингээд үр дүнтэй гэдэг нь клиникээр баталгаажсан гэсэн. Тэгээ би нэг хэрэглэж үзмээр санагдаад авцсан. Гэтэ юу юм бэ л шүү. Цитрус жимсний найрлагатай болохоор яг энэ жимсний харшилтай хүмүүс тэгээ өнөр нь ч гэсэн юм цитруслаг. Энэ нь болохоор body mist байна. Тэгээ дээрэс нь цайруулна гэж байгаа байхгүй юу. Угаасаа нөгөө биеийн арьсны өнгийг жигдлэн гэж байгаа юм чам. Olive Young-ийн шилдэг бие арчилгааны брэнд гэдэг юм шагнал мангал авцсан юм чи угаасаа ингээд үр дүнтэй байна. Энэ болохоор нэг body lotion байна. Тэгээд ийм 3 бүтээгдэхүүн байгаа байхгүй юу. Энэгээрээ бие явгачаад энэ мистээ цацчаад тэгээд энэ тосоо төрхнө. Ингээд гурвалсан бие арчилгаа. Урд нь биендээ зүгээр яг нэг тос төрхдөг байсан бол за мэдээж ингээд савнгаар угааж байгаа шүү дээ. Яг арчилгааны үед ганцхан тос төрхдөг байсан бол дунд нь одоо ингээд мист хэрглэж занших нэ. Well Bishop дээр байгаа шүү.
За дараагийн ярих юм болохоор за энийгээ ярьчих. За энэ болохоор 2022 3 онд хийжсэн бичлэг дээр энийг бас харуулж исэн. Энэ бол бүр үнэхээр лайф сейвер заяа. Нуруу ингээд удаан суугаа ажил хийцэн, удаан бичлэгээ эдитэлсэн ч юм уу тийм үед ингээд яг нуруу суудсан байгаа нь ингээд мэдэгддэг шүү дээ. Бүр яг ингээд суулт өгöd байгаа нь тэгснэ ингээд яг бүгсэн биер ингээд бадарч эхэлдэг тийм үедээ энэ дээрээ ингээд хөвтгээр нуруу бүр ингээд супер амардаг заяа. Энийг бас л нэг Facebook-ийн онлайн дэлгүүрээс бүр хэдэн жилийн өмнө авчихсан. Тэгээд ийм 3 левелтэй. Тэгээд ихэндээ ингээд шууд хөвтгöd бол ингээд үнэхээр өвддөг заяа. Бүр ингээд амсгаа ингээд түгжигдээд тэгээд яг тэр үед нь үргэлжлүүлээд хөвтөд авахгүй нэг 5-10 секунд болчоод босоод за нэг бие нэг жоохон ингээд одоо сэгсрээд дахиад нэг 5-10 секундын дараа дахиж хөвтөд нэг 20-30 секунд болоод өвдөд байвал дахиж босоод ингээд багаар дасгаж хөвтөрэй. Тэгээд сүүлдээ энэ бүр ингээд супер тухтай болоод тэгээд энэ дэр бүр унтмаар санагддаг. Бүр ингээд нуруу бие бүх юм ингээд бүр ингээд сулраад энэ бол айгүй нандин зүйлүүдийн маань нэгэ. За тэгээд энэ мистик бишээ энэ үсний спрейг би бүр ингээ онцлмоор байсан заяа. Хэрвээ намайг анзаарвал би үсээ дандаа л задгаа тавьдаг. Тэгээд үсээ угаагаагүй малгай өмсдөг. Үсээ ингээ гой янзалж боож чаддаггүй. Надад айгүй юм ажиллагаатай санагдаад идэг. Тэгэл вакс гэхээр гар заваарах юм шиг санагдаад идэг. Лак гел хэрэглэе гэхээр үсийг бүр ингээ үнэхээр амар хатуу болгочдаг. Тэгээд сүүлийн үед нэг юм ганц 2 удаа үсээ бодог болсон байгаа. Энэ лакнаас олж заяа. Энэ not sponsored. Гэхдээ энэ лак бүр супер зөөлхөн заяа. Гэхдээ энэ хатуу төрөл ингэж байд юм билээ шүү. Энэ болохоор Dynamic Fix ямар төрөл юм болов? Энэ дээр юу вэ штэ юм 4 левел вэ штэ яг юм 2 дахь левел дээр нь байгаа. Ингээд давхарлаад цацаад исэн ч үс хатуурахгүй. Тэгээ бүр хитрхи юм гялгар болохгүй. Яг юм гялгар юм нойтон юм шиг үстэй байхыг хүсдэг хүмүүс байж болно штэ. Энэ болохоор тийм биш. Тэгээд гол нь одоо үсээ боочоод оройн тэр болтоо ингээд авахаар юу яд штэ ингээд яг ингээд тэрүүгээр ингээд тогтцсон байдаг штэ. Үсээ самнангууд үс буцаад зөөлхөн болчдөг. Энэ бол бүр супер гоё зөө. Тэгснэ ийм том. Би нэг чинь Black Friday-ээр аваад тэгээ одоо ингээд энийг авсандаа бол бүр үнэхээр супер байгаа. Гар заваарахгүй. Тэгээ ингээд хүснээрээ их цацаж болно. Хэрэглэхэд амар. Ялангуяа наа чиг юм үс одоо хэлбэржүүлэх засах дээр ийм бигинер хүмүүс бол энэ гоё юм билээ. За, ер нь яг ингээд биетээр харуулах юмнуудын хувьд бол дууссан. Гэхдээ би нэг иймэрхүү юмнууд хуваалцмаар байсан юм аа. Сая массаж гэж ярьсан. Тэгээ массажаа хуваалцмаар байсан. Яг энэ хоёр массажийг манайхан одоо орой унтахаа өмнө ч юм уу эсвэл ядаж санаж байгаа үедээ хийдэг болоорой гэд. Хамгийн ихний чухал массаж нь болохоор энэ булчин дээр хийдэг массаж. За энэ одоо бидний энд ингээ хонгорхоо үстэй штэ. За тэгээ эсвэл ингээ хацар маань унжаад энд ингээ одоо нөгөө инээдэг үрчлээ, эмгэн үрчлээ гэж ярьдаг. Энэ нь бүр ингээ тодорчдаг. За энэ нь болохоор нэгдүгээр хөвгшрэлтэйх эсвэл арьс унжаад байгаагийнх биш. Энэ булчин зангираад энэ нь тод харагддаг гинэ. Бас нэг шалтгаан байж болдог гинэ. За яаж вэ гэхээр ингээ жишээгээр харуулъя заяа. Одоо энэ булчингаа ингээ чангалдаа явж байгааг бүччихрэх юм. Ингээ чангалахаар энд угаасаа ингээ нэг юм хонхоол дүүсээд байгаа зү. Тийм болохоор энэ булчингаа ингээ сулж байгаарай. Гэхдээ булчингаа сулна гэд арьсаа өрөх ердөөсөө биш шүү. Би бол яг гарааг ингэж бариад дарахаар хит их даралт өгөхгүй. Тэгснэ хит сул даралт өгөхгүй. Тэг ингээд нэг даралтаар аюу одоо том хэмжээний булчинг сулж чадж байгаа гэх юм уу. Тэгэд ингэж жагаад ингээд сулна гэд. Одоо эндээсээ ингээд баг зэргийн гадагшаа нүдний гол хүртлээ юм уу. Тэгээд яг арьс арчилгаагаа хийцэн үедээ эсвэл угаасаа арьсаа ингэж өрөхгүй байгаа юм чинь арьс арчилгаагаа хийгээгүй үедээ ч юм уу ингэж массажлж болно. Тэгэд нэг талтай 20 удаа ч юм уу санаж байгаа үедээ. Дараагийн массаж болохоро энэ хүзүүний булчингийн массаж. Юу гэдүүлээ? Sternocleidomastoid гэдэг булчин байсан баха. Энэ булчингийн байрлал нууг нь юм хоошоо байх ёстой гинэ. Яг нэг одоо хажууд шарах юм бол нэг ийм зөв байрлалтай байснараа хүний хүзүү айгүй гоё юм твхгэр одоо юм тэгш гэх юм уу зөв байрлалтай. Тэгээд энэ хэсгээс ингэж одоо татад зуурсан юм байдгүй гинэ. Одоо хэрвээ энийг үзэж байгаа чи та миний дүү одоо яг хүзүү чи ийм болцсон ер нь иймэрхүү байрлал руу айгүй дөгцсөн байгааг анзаарвал эн чинь нэгдүгээрт чиний одоо буруу одоо суулт, буруу алхалт, бүгтээлт уцаа байнга оролдож доошо ингэснээс болоод энэ булчин чинь бүр ингэж зангираад ийм байх ёстой булчин чинь ингэ зангирсан байна гэсэн үг. Тэгээ энийг хэрхэн засах вэ гэхлээр энэ булчингаа суллах хэрэгтэй. Энэ булчингаа ингэж. Тэгээ арсын чимхэх биш энэ булчингаа ингэж яг мэдрээд тэгээ суллана. Тэгэд эхэндээ энэ булчинг барьж авах айгүй хэцүү заяо. Тэгээ энэ аргыг болсон. Хажууд шараад тэгээд ирүүгээ иш харуулна. Одоо энэ мөрлөг харуулна. Тэнгүүд энэ булчин чинь ингээ гараад ирнэ. Тэгээ гарч ирэнгүүт ингээд
одоо чихнийхаа эндээс эхлээд тэгээд ингээд багаар ингээд доошоо явуулнаа. Тэгээ эн чинь ингээд өвдөж байвал энэ болтон чинь зангирсан байна гэсэн үг. Өвдөх ердөөсөө ёсгүй юм билээ. Тэг миний ходоол зангирсан байна. Би энэ массажийг хийгээг бас айгуу удаж байна. Тэгээ сүүлдээ ингээ айгуу гарамгаа ингээд энийгээ барьж авч чаддаг болчихно. За тэгээд ер нь олохгүй байвал нь штэ. Зүгээр ингээд одоо нударганыхаа яг энэ хэсгээр яг чихнээсээ доошоо ингээд тэгээ их мөртлөө ингээд яг гоё тос түрхэж агаад айгуу гоё ингээд сулж өгч байгаарай. Хоёр талаа хоёулангийн. Дараагийн бичлэгэн дээр гоё олон массаж зааж өгье. Шууд нэг дор олон массаж заагаад өгчвөл ер нь л ингээд массаж энэ төр биш заяо. Ер нь л одоо хүнд нэг дор айгуу их зөвлөгөө өгчхөөр тэр хүн айгуу юм одоо overwhelm болоод тэгээ алийг нь барьж авахаас залхуурдаг гинэ. Яг бүгдийг л хийх ёстой, бүгдийг л хийж чадахгүй бол алийг нь чигээд явах гэдэг гинэ. Тийм болохоор ядаж энэ хоёр дасгалаас эхлэе. Тэгээ заавал өдөр болгон гэж өөрийгөө битгий дарамтлаарай. Тэгээ яг санаж байгаа үедээ яг энэ хоёрыг л хийчихье. Энийгээ султдаг, энэ хоёроо султдаг. Тэгээд ингэдэг. Тэгээ энэ хоёроо дадал болгочвол дараа нь бүгдээрээ одоо энэ булчин те. Тэгээ энэ хүзүүний одоо trapezius muscle гэж хэлдэг. Тэгээ цээжний энэ булчингууд гээд эднэрийгээ хэрхэн суллах аргуудаа гоё хуваалцаад тэгээд энэ массажаа хийж хэвшнэ. Бас нэг юм зөвлөгөө заяо. Тэр нь болохоор дандаас яг миний нэг сүүлийн сторийн дээр над руу нэлээд олон хүн хөмсгөө яаж засдаг вэ? Яаж хэлбэрийг олж засдаг вэ гэд айгуу тэгсэн байсан. Би бол яг юм тэгш хэмтэй хөмсгтэй хүн ердөөсөө биш. Миний хоёр хөмсг хоёр өөр. Тэгээд адилхан бодож чаддаггүй. Дээрэс нь одоо би толинд харахтаа нэг зүгээр харчаад яг гадуур явахдаа би ингээд 100 хөмсгөө жоох ингээд өргөд юм бэлээ заяо. Тэнгүүд ингээд бодснаас юм тэг сондоо болчдаг. Гэтэ энэ нь ингээд хэвийн зүйл. Тэг хэрхэн хөмсгөө засах вэ гэхлээр штэ. Надад энэ тип аюул үйлчлэг заяо. Хөмсгөө будцсан байж хата яг тэр будцсан хэлбрээрээ ингэж хөмсгөө засах, хусаж засах. Тэгэхгүй бол хөмсгөө будахгүй үедээ, будаагүй байгаа үедээ ингэж хөмсгөө зассан штэ. Тэнгүүд ингээд өмцөн болцдог байхгүй юу? Тэг нэг мэдсэн чи бүр юм 8 нарийнхан болцдог. Тэнгүүд яг ингээд одоо би өнөөдөр ингээд будагтаа байгаа штэ. Тэг жишээ нь ингээд хөмсгөө засаагүй байлаа гэж бодоход будгаа арилгахынхаа өмнө бий байдаг байхгүй ингээд razor одоо хөмсг хусгачаараа яг тэр будалтынхаа хэлбэрийн дагуу ингэж хусчаад тэгэд нүрэ арилгангууд хөмсг айгүй хөрхэн цэвэрхэн болсон байдаг. Нэг энэ аргыг туршаад үзээрэй хөмсгөө засч чадахгүй бол энэ удаагийн бичлэг манай нүрээд ингээд дуслаа. Тэг бүгдрээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.